Өнөөдөр та бүхэнтэйгээ хамт шинэ гэрээний амралтын өдөр гэсэн сургаалыг судалж үзэнгээ. Бурхны бидэнд сойргосон хууль тушаал, зарлиг гэрээ нь бидний хувьд хичнээн чухал болохыг дахиныг тунгаан ухаарч авцгаая. Өмнөд Америкт очих үеэрээ би манай Солонгос Америк орон хоёр улирал цаг агарын хувьд ч өөр. Мөн тэнд чухал тооцогддог юмс манай Солонгос тийм чухал биш байх гээд альва юмсыг чухалд тооцох үнэлэмж ерөнхийдөө нэлээд ялгаатай байсныг нь ухаарсан юм. Манай улсад үнэтэй чухалд тооцогддог бараанууд Өмнөд Америкт бол элбэг байх жишээтэй. Тиймэрхүү ялгаанууд анзаарэгдэж билээ. Тэр дунд Боливи улсад элсэн чихэр нилээн ховор, чамгийн үнэтэй байдаг юм байна. Харин манай Солонгост халуун орны манго жимс нилээн үнэтэй байдаг да. Тэгтэл эсвэргээрээ тийм үнэтэй жимс тэр улсад зүгээр л гудамжинд нь пүд гээд унж байхад нутгийнх нь хажуугаар нь тоохчгүй өнгөрөөд л явчихна. Яг түн шиг Солонгост ховор юм Өмнөд Америкт очихоор нэг их тоогдодгүй. Тэдний тоодоггүй юмнууд Солонгост ирэхээр их үнэтэй, эрхэм нандин зүйл гэж тооцогдно. Энүүхэн жижиг бөмбөрцөгтөл гэхэд иймэрхүү зөрүүтэй зүйлс зөндөө байна шүү дээ. Ингээд бодохоор энэ дэлхийд үн цэнэгүй, шалахгүй зүйл мэт тооцогддог амралтын өдөр Тэнгэрийн оронд Тэнгэрээс нарын нүдэнд ямархуу тооцогддог болоо. Бүгдээрээ 1-р Петр 1-р бүлгээс судалж үзээд Тэнгэрт үн цэнтэд тооцогддог зүйлс улам илүү сэтгэл тавьдаг хүмүүс болцгоё. 1-р Петр 1-р бүлгийн 7-р эшлэлээс хамтдаа сурцгаая. Ингэснээр та нарын итгэлийн шалгуур нь галаар шалгах боловч мөхөх алтнаас ч илүү үнэтэй байна. Есүс Христийн ичлэлт дээр магтаал, алдар хүндэтгэлд хүрэх юм. Та нар түүнийг хараагүй боловч түүнийг хайрладаг. Эдүгээ та нар түүнийг харахгүй байгаа боловч түүнд итгэдэг. Та нар хэлхийн аргагүй, алдраар дүрэн баяр хөөрөөр ихэд баярладаг. Ингэхдээ та нар итгэлийнхээ үр дүнд сэтгэлийн авралыг олж авна. Энэхүү авралын тухайд гэвэл та нарт эрэх нэгүслийн тухай иш үзүүлцгээсэн иш үзүүлэгчид анхааралтай судалж, лавлан өөрсдийнх нь дунд байсан Христийн сүнс аль үе болон хэнийг заасныг нэгтлэн судалжээ. Учир нь Христийн зовлон болон дараа нь ирэх алдрыг тэр урьдаас айлдсан байжээ. Тэнгэрээс илгээгдсэн ариун сүнсээр та нарт сайн мэдээг номлосон хүмүүсээр дамжуулан эдүгээ та нарт тунхаглагдсан эдгээр зүйлд иш үзүүлэгчид өөрсөддөө бус харин та нарт үйлчилж байсан нь тэдэнд ичлэгдсэн юм. Тэнгэр иш нар ч эдгээр зүйлийг яасан гэсэн бэ? Харахыг хүсдэг гэсэн байна. Энэ газар, энэ ертөнцид шинэ гэрээний үнний үн цэнийг юу ч биш, шалахгүй юм шигээр боддог хүн олон бий. Бидний сахитаг амралтын өдрийг бас юу ч биш, жирийн нэг бим гариг хэмээн ойлгоод байдаг юм уу? Сайн мэдэхгүй ч харин Тэнгэрт бол маш их үн цэнтэй гэдгийг бид ойлгох хэрэгтэй. Тэнгэрээс нар хүртэл харахыг хүсдэг гэсэн шүү дээ. Өөрөөр хэлбэл Тэнгэрээс нар хүртэл атаархдаг эдгээр зүйлс нь Бурхан биднэрт амласан авралын шинэ гэрээний үнэн юм гэдгийг дахин бид зүрх сэтгэлдээ суулгах хэрэгтэй. Сүнслэг ертөнц болох Тэнгэрийн оронд шинэ гэрээ нь тийм агуу үн цэнтэй зүйл болохоор Сатан бидний авралыг зүгээр нэг хараад сууж байдаггүй. Сатан тэр ерөөлтэй авралын үнэнг олон хүнд тараалахгүй юмсан гэсэндээ хааж боож Бурхны ард түмэнд саад хийдэг. Мөн олонний сэтгэлийг өөр дэмий хоос юмд хандуулах гэж чармайн зүтгэж байдаг юм. Энэ талаар Даниэл 7-р бүлгийн 24-р ишлэлээс харвал Сатан Бурхны үннийг өөрчлөх гэж цаг үе болон хууль өөрчлөлт оруулахыг оролдож байгааг харж болно. 24-р ишлэл: 10 ивэр бол тэр хаанчлаас босох 10 хаан юм. Тэдний дараа урд нь байгстаас ялгаатай өөр нэгэн хаан босоод 3 хааныг дарах болно. Тэрээр хамгийн дээд нэгний эсрэг ярьж, дээдийн дээд нэгний ариун хүмүүсийг дийлэх болно. Тэрээр цаг үе болон хуульд өөрчлөлт оруулахыг оролдох болно. Бурхны эсрэг яригч нь диавол биш гэж үү? Сатан гэгч диавол хамгийн дээд нэгний эсрэг ярьж, дээдийн дээд нэгний ариун хүмүүсийг зовлон дунгана гэж Библиэд зөвгөнсөн. Ариун хүмүүсийг зовоохын хажуугаар
бас юуг хүртэл өөрчлөх болно гэлээ? Сатан Бурхны тогтоосон үнний цаг үе болон Бурхны ариун хууль тушаалыг хүртэл өөрчилнө гэсэн байдаг. Бурхан биднийг аврагдаасаа гэж хүсэж аврал өгөхөөр өөрөө махан бие өмсөн энэ газарт ирэхдээ ч огтхон чиргэлзэж татгалзаагүй юм. Гэвч Сатан биднийг авралт хүргэхгүй тулд цаг үе болон хуулиудыг өөрчилж саадхийн бидэнд үн цэнтэй тооцогдох юмсыг үн цэнгүй мэт болгодог. Тэгээд ертөнцийн дэндүү үн цэнгүй юмыг маш их үн цэнтэй мэт эсрэгээр нь харагдуулах гэж удирдан захирддаг нь Сатаны өнөөгийн стратеги төлөвлөгөө юм. Бурхан ариун сүнсээрээ хөдөлгөж Библи хэмээх судраа бичүүлсэн. Ариун сүнсээр хөдөлгдсөн хүмүүс тэмдэглэсэн энэхүү Библиэлд цаг үргэлжил биднийг газрын зүйлсд биш, дээгрэх зүйлсийг ирж Тэнгэрийн юмст илүү их үнцийг ач холбогдол өгөх хэрэгтэй гэж мэдүүлж байдаг. Хэрв тэгэх юм бол дараачаас нь Тэнгэрийн бүх ажлууд өрнөх юм. Мөнхийн мөнх цаг хугацаанд өрнөн шүү дээ. Тийм цаг үе ирэхэд энэ дэлхийн хүмүүсийн чухал үн цэнтэд тооцдог байсан юмсыг үнэхээр юу ч биш хоосон зүйл байжээ гэдгийг бид нар тэгэхдээ ухаарах болно. Тэнгэрийн хаанчлалд ямар ч үн цэнэгүй зүйл гэж үздэг байсан юмсыг энэ газрын хүмүүс дэндүү үн цэнтэй гэж тооцдог байж. Хүмүүс ингэж ухаарах цаг мөч ирэхдээ л ирнэ. Тэгвэл Бурхны бидэнд өгсөн шинэ гэрээний амралтын өдөр ер нь ямар үн цэнтэй юм бол? Эхлэл 2 дугаар бүлгийн 1-р ишлэлээс энэ талаар хамтдаа үзцгээе. Ийхүү тэнгэр газар бүх юмс бүрэлдэн тогтжээ. 7 дахь өдөр болоход Бурхан өөрийн хийж бүтээсэн ажлаа дуусгаж, хийж бүтээсэн ажил нь дууссан учраас 7 дахь өдөртөө тэрээр амарчээ. Бурхан 7 дахь өдрийг өрөөж ариун болгов. Учир нь Бурхан өөрийн хийж бүтээж байсан бүх ажлаа дуусгаж, энэ өдөр амарсан билээ гэж Библиэд бичжээ. Бурхны ерөөсөн өдөр. Амралтын өдөр нь энэ ертөнцийн өөр ямар ч амлалтаас илүү эрхэм чухал амлалт юм. Энэ ертөнцийн нэг ерөнхийлөгчтэй уулзахад эсвэл төрийн байгууллагаас тодорхой цаг хугацаан дотор тийм бичиг баримт авчрах зайлшгүй хэрэгтэй болсон гэж үзвэл хүмүүс тэр ажлаа хугацаанаас нь хоцроочихгүй тулд байдгаараа хичээндээ. Гэтэл Бурхны ерөөсөн энэ амралтын өдрийг хүмүүс тэгтлээ эрхэм чухалд тооцдоггүй. Гэр бүлүүдээ энэ амралтын өдөр тийм үн цэнэгүй зүйл байсансан бол Тэнгэр элч нар хийх ажилгүйдээ л энэ амралтын өдрийн үнэнг харахыг хүсэж бас Бурхан бидний төлөө бэлдэж бидэнд өгөхөр амласан тэр өрөөлд тэгтлээ атаархах хэрэг байх уу да. Тэгэхээр энэ амралтын өдөр бидний хувьд туйлын чухал өдөр гэдэг нь баттай юм. Тиймдээ ч бидний Бурхан та нар Тэнгэрийн мөнхийн өрөөлийг авахын төлөө энэ амралтын өдрийг огтхонч марталгүй үргэлж санаарай гэсэн. Бурхан энэ үгийг бидэнд хэлсэн биз дээ. Египтээс гарсан 20 дугаар бүлгийн 8 дугаар ишлэлээс харвал Бурханы өгсөн 10 тушаалын 4-т нь ямар тушаал байдаг вүлээ? Амралтын өдрийг яагаар гэсэн бэ? Гэтэл амралтын өдрийг сэхэж үтсэн ерөөл авдаггүй юм шиг байна лээ гэж бодоод ерөөл авах өдөр гэдгийг санахгүй бол яах вэ? Гэр бүлүүдээ Бурхан хизээч худлаа ярьдаггүй юм. Бурханы амлалтанд бид бат итгэх хэрэгтэй. Ерөөлийн талаарх бидний ойлголт болон Бурханы өгнө гэсэн тэр ерөөл хоёр хоорондоо асар их зөрүүтэй. Бурхан бидэнд Тэнгэрийн ерөөлөл амласан юм. Гудамжаар хэвтжээдэг чулуунаас нэгийг олохыг хүмүүс ерөөл гэж тоосдог гэж үзье. Тэгвэл Бурханы бидэнд өгөхөөр амласан ерөөл нь ямархуу юм бол хизээч алга болдгүй. Мөнхийн мөнхөд байж байдаг асар том алмаа золготой адил юм. Хүмүүсийн болон Бурханы хувьд ерөөлийн тал дээрх ойлголт ийм л зөрүүтэй байдаг байна. Гэтэл бид нар ямар нэг эд зүйлстэй болох, өвчнөн эдгэрэх, үр хүүхэд нь сайн ихтэй сургалт тэнцэх гэх мэтийн зүйлсийг л ерөөл гэж боддог. Харин тэр бүхнийг Соломоны бичсэн номлогчийн ус номын 1-р бүлэгт юу гэсэн байдаг вүлээ? Бүгд хоосны хоосон, удахгүй устж алах болох юмс гэдэг шүү дээ. Гэвч Тэнгэрийн ерөөл нь Тэнгэр дэх од мэт
мөнхийнх юм. Бурхан өөрийнхөө өгөх ёроолыг энэ дэлхийн түр зургийн ахархан хугацааны юмстай харьцуулшгүй гэж онцолсон байдаг. Бурханы бэлдэн тавьсан тэр ёроолийн ертөнц рүү бид бүрэн төгс очихын тулд Бурханы өгсөн амралтын өдрийг ариунаар сахихын тулд санах ёстой шүү дээ. Саяхан Өмнөд Америкт альчилахаар очихдоо тэдний үздэг Библиэд энэ талаар юу гэж бичсэнийг нь хартал амралтын өдөр гэсэн энэ үгийг бим гариг гэж бичсэн байсан. Бим гаригийг ариунаар сахихын тулд санах тун, амралтын өдөр болон бим гариг гэдэг үгнүүдийг адилхан утгаар хэрэглэж байсан. Тэгэхээр би тэр үгсийг нь тэмдэглэж аваад ирсэн. Тэдгээр үгс нь юу вэ гэвэл Acquerdate del dia de riposo para santificarlo. Энэ нь амралтын өдрийг ариунаар сахихын тулд санах тун гэсэн утгатай. Гэхдээ энд гарч байгаа El dia de riposo гэсэн нь амралтын өдөр гэдэг үгтэй таарах үг юм. Мөн Испани Библиэд El dia de riposo нь Sabado гэж бичигдсэн байдаг. Энэ Sabado гэдэг нь Испаниар бэм гариг гэсэн үг юм байна лээ. Библиэд ингэж бэм гаригийг ариунаар сахихын тулд санах тун гэж байхад бүгд л нэм гаригийг сахиж байгаа нь бүр бачимдмаар хэрэг биш гэж юу? Ийхүү амралтын өдөр гэдгийг бэм гариг хэмээн Бурхан өөрөө зааж өгсөн. Ингэснээр Сионы олон гэр бүл энэ амийн мэдээг сонсоод одоо ихээр сэрцгээж байна. Библиэд ингэж заагаад өгсөн байхад яагаад нэм гаригийг сахиад байгаа юм бол? Яагаад энэ вүлээ? Цаг үе болон хуулийг өөрчилсөн болохоор тэр шүү дээ. Хэн энэ бүгдийг өөрчилсөн бilé? Бурхан тэгж өөрчлөөгүй. Сатан энэ бүгдийг хийсэн гэдгийг мэдээд бүгд цочродож байна. Тиймээс манай Өмнөд Америкийн гэр бүлүүд үнэн дотор хурдан орж иж байгаа шалтгааны нэг нь энэ юм да гэсэн бодол төрж сууна. Цааш нь Иремья 11:1-ээс үргэлжлүүлэн үздэцгээе. Эзнээс Иремьяд ирсэн үг айлдахдаа энэ гэрээний үгийг сонсож Юдагийн хүмүүст болон Иерусалимын оршин суугчдад хэл. Тэдэнд Израилийн Бурхан эзэн ингэж айлдаж байна. Энэ гэрээний үгийг үл дагагч хүн яах болно гэсэн бэ? Хараагдах болно гэсэн нь аврал авч чадна гэсэн утга мөн үү? Аврагдахгүй гэсэн утгатай. Хэн харагдана гэсэн бэ? Гэрээний үгийг дагдаггүй, хэрэгжүүлдэггүй, сахидаггүй хүмүүс. Ийм хүмүүс бүгд харагдах болно гэж Библиэд маш тодорхой заасан байна. Цааш нь 4-р ишлэгийг харцгаая. Үүнийг би та нарын эцэг өвгдөд тэднийг Египтийн нутгаас төмөр хайлуулагч зуухнаас гарган авчирсан тэр өдөр миний дуу хоолойг сонсож миний та нарт тушаах бүгдийн дагуу уйлдгсэн. Бурхны өгсөн тушаал дотор амралтын өдрийг ариунаар сахихын тулд санах тун гэсэн тушаал бий. Миний та нарт тушаах бүгдийн дагуу уйлд. Ингээд та нар миний ард түмэн болж би та нарын Бурхан болно. Бурхан ингэж хатуу хэлж тушаасан байхдаа ч тэр үгэнд нь итгэж чадахгүй, дагахгүй мунхаг хүмүүс байсаар байна. 11-р бүлгийн 9-р ишлээс харцгаая. Тэгээд эзэн надад Юдагийн хүмүүс болон Иерусалимын оршин суугчдын дунд хуйлдаан илэрлээ. Миний үгсийг сонсохоос татгалзсан өвөг дээдсийнхээ гин буруу руу тэд буцсан эргэж өөр бурхтад үйлчлэхээр тэдний араас явв. Тэдний эцэг өвгөдтэй миний байгуулсан миний гэрээг Израилийн болон Юдагийн гэр зөрчижээ гэж айлдав. Тийм учраас эзэн ингэж айлдж байна. Үзэх тун тэдний зүхтэж чадхааргүй гамшиг би тэдний дээр авчирж байна. Тэднийг над руу хашгирсан ч би тэднийг сонсохгүй. Тэгэхэд Юдагийн хотууд болон Иерусалимын оршин суугчид явж өөрсдийн утлаг уйгуулдаг бурхад руугаа хашгирах боловч тэднийг гай гамшигийнх нь үед үнэхээр аврахгүй гэжээ. Хүмүүс өөр бурхтад үйлчлэхээр араас нь явж өөр бурхтад утлаг уйгуулan Бурхан өрөөж өгдөг шинэ гэрээний ариун амралтын өдрийг үл тоомсорлон сахиагүй үедээ тэд гарцаагүй нэг бурханд мөргөх болдог. Тэр нь ямар бурхан билээ? Нарны бурхныг дахин шүтэж байгаа. Тийм учраас Библиэд тэд миний үгсийг сонсохоос татгалзсан өвөг дээдсийнхээ гин буруу руу тэд буцсан эргэж өөр бурхтад үйлчлэхээр тэдний араас явжээ. Тэгээд Бурхан тэдний эцэг өвгдтэй байгуулсан гэрээгээ цуцлах болно. Өгөхөөр амласан байсан ёроолөө бүгдийг буцаан хурааж авах болно гэсэн байна. Бид яагаад Тэнгэрийн юмсыг эрэлхийлж Бурханы үгийг дагах ёстойг? Яагаад Бурханы заасан сургаал дотор үргэлж байх ёстойг? Цаг ямагт
тунгаах хэрэгтэй төдийгүй Тэнгэрлэг юмсын үн цэнийг Библийн үгээр дамжуулан байнга эргцүүлж тунгааж байх хэрэгтэй. Зарим үед бид нүдэндээ харагдаж байгаа энэ ертөнцийг л ганцхан оршдог юм шигээр мунхаглан боддог тал бий. Гэтэл Бурхны ертөнц бол илүү өргөн уудам, илүү сүр жавхлантай, илүү сайхан, хүний нүдээр, хүний чихээр, хүний бодлоор төсөөлхийн аргагүй, цаг хугацаа орон зайд баригдмал биш. Тийм л ертөнц дотор Бурхны ус оршдог. Тэнгэрийн хаанчлал нь энэ газар дээрх хамгийн үн цэнтэй зүйлтэй ч харьцуулах аргагүй. Сольж худалдаж авч болохгүй. Одоо бидний сахиж байгаа энэ ганц амралтын өдөр нь ямар их эрхэм нандин, үн цэнтэй зүйл вэ гэдгийг өнөөдрийн сургаалаар дахин нэг бодож үзцгээе. Туйлын үн цэнтэй болохоор Бурхан өөрөө махан бие өмсөн энэ газарт ирээд амралтын өдөр сахих жишээг үзүүлсэн шүү дээ. Луг 4-р бүлгийн 16 дугаар ишлэлийг хамтдаа судалж үзцгээе. Есүс өөрийн өссөн хот Назартаа ирж зансан ёсороо амралтын өдөр синагогт орж судраас уншихаар босов. Энд бичигдсэн байгаа Есүсийн сахисан энэ амралтын өдрийг Испани хэл дээрх Библиэд El Día de Reposo гэдэг. Энэ нь мөн л El Día de Reposo тэнцүү Сабато гэж илэрхийлж бичсэн байдаг. Өөрөөр хэлбэл амралтын өдөр тэнцүү Бэм гариг гэж байдаг. Харин Солонгос Библийг харвал Бэм гариг гэдэг үг нь Библиэлд байхгүй. Тиймд амралтын өдөр нь Бэм гариг гэдгийг нотлох гэж бид олон ишлэл татаж, олон баталгаагаар харуулах болдог. Харин Испани хэл дээрх Библийг ер тэгж баталж нотлох шаардлагагүй. Амралтын өдөр нь Бэм гариг гэд байж байдаг. Есүс зансан ёсороо Бэм гаригт синагогт оров. Цааш нь 16 дугаар ишлэлээс үргэлжлүүлэн харцгаая. Есүс өөрийн өссөн хот Назартаа ирж зансан ёсороо амралтын өдөр синагогт орж судраас уншихаар босов. Түүнд иш үзүүлэгч Исаягийн номыг өргөн барив. Есүс номыг нээн доор бичигдсэн хэсгийг олоод эзний сүнс над дээр байна. Учир нь сайн мэдийг ядус дэлгэрүүл гэж тэр намайг тосолсон юм. Тэр намайг илгээсэн нь олзлогдогчдод эрх чөлөөг тунхаглах, сохруудад хараа оруулах, дарамтанд байгстыг чөлөөлөхийн сацуу, мөн эзний тааламжид жилийг тунхаглахын тулд болоё гэж уншаад номоо хуйлж харгалзагчид эргүүлэн өгөөд суув. Синагогт байсан бүгдийн нүд түүнийг ширтэн байлаа гэжээ. Бурхны хүүхэд болсон бидэндээ зааж өгөхийн тулд Тэнгэр газрыг бүтээгч ариун Бурхан маань ямар өдөр гаригт Бурханд мөргөл сахиж байгаа дүр зургийг жишээ болгон харуулж өгсөн билээ. Амралтын өдөр нь ямар гариг вэ? Бэм гариг. Одоогийн гаригийн тогтолцоогоор бол амралтын өдөр нь Бэм гариг. Бэм гаригт л Бурхан мөргөл сахиж байгаа дүр зургаа хүүхдүүд бидэндээ үзүүлээд мөн өөршгөө дагаад хийгэрээ хэмээн учир нь миний та нарт юу хийснийг та нар бас хийх хэрэгтэй гэж би ийм жишээ үзүүлсэн юм гэж айлдсан. Яагаад ийм жишээ бидэнд үзүүлсэн бэ? Биднийг дагаж сахиулах л гэж ийм жишээ үзүүлж. Тэгвэл мэдээж Бэм гаригт мөргөл сахих нь Бурхны хүсэл төдийгүй. Ерөөл авч болох зөв арга байх нь. Тийм байгаа биз? Шинэ гэрээний үед Есүс Бэм гариг буюу амралтын өдөр тэмдэглэж, мөн Бэм гариг буюу амралтын өдөр сахихыг шинэ гэрээ гэж Библи бидэнд заадаг. Марк 1-р бүлгийн 1-р ишлэлийг хамтдаа харцгаая. Бурхны хүү Есүс Христийн юу гэсэн байна вэ? Сайн мэдээний эхлэл гэж альцсан. Сайн мэдээг өөрөөр юу гэж илэрхийлдэг вэ? Шинэ гэрээ гэдэг. Цааш нь 9-р ишлэлээс харцгаая. Тэр өдрүүдэд Есүс Галилийн Назар хотоос ирж Йордан голд Иоханоос баптизм хүртжээ. Голын уснаас гарч ирсэн тэр даруй тэнгэр заагдан сүнс тагтаа мэт өөр дээр нь буухыг Есүс үзв. Тэнгэрээс дуугарч чи миний хайртай хүү, чамд миний таалал оршдог хэмэв гэсэн. Есүсийн баптизм хүртснээсээ хойш хийсэн бүх нь юу вэ? Сайн мэдээ. Өөрөөр хэлбэл Есүсийн хийсэн бүх ёслол мөргөл зэрэг нь шинэ гэрээний хууль тушаал дотор гүйцэлддэг байсан аж. Тэгвэл Луг 4-р бүлэгт гарч байгаа үгс нь мөн л Есүс Христ баптизм хүртсэний дараах түүх юм. Есүсийн сахисан энэ амралтын өдөр нь
Эртний тахилч нарын амралтын өдөр хонь үхэр барьж, амралтын өдрийн үдээс өмнө бас үдээс хойш хонь барин амьтны цус урсгаж мөргөл сахидаг байсан ёслолоос ялгаатай. Харин ч сүнслэгээр, үннээр Бурхны сургаалаас үзэж тунхилдаг ийм л амралтын өдрийн хуулийг Есүс сахисан юм. Хуучин гэрээний үеийн тогтолцооноос эрс ялгаатай юм. Тийм учраас л шинэ гэрээний амралтын өдөр гэж хэлээд байгаа юм. Иймээс л Лук 4-р бүлгийн 16-д амралтын өдрийг сахих нь хэний заншил гэсэн мэлээ? Есүсийн өөрийнх нь заншил болсон байсан гэж Библиэд хэлсэн. Өөрөөр хэлбэл Бурхны заншил юм. Есүс Тэнгэр газар бүх юмсыг бүтээсэн Бурхан мөн биз дээ? Филиппой 2-р бүлгээс харвал Бурхны мөн чанараар оршдог гэж альдсан болохоор Есүс бол махан бие өмссөн Бурхан мөн. Бурхан амралтын өдрийг өөрөө заншил болгон тогтоож, үүнийгээ шинэ гэрээ юм гэдгийг зааж өгсөн. Шинэ гэрээний дагуу Бурхан өөрөө амралтын өдрийг сахиж бидэнд жишээ үзүүлсэн болохоос биш, хонь ямаа гэх мэт амьтны цус урсган сахидаг амралтын өдрийг сахиагүй. Харин сүнслэгээр, үннээр Бурхны ариун амийн сургаалаар сахиж, бүх үндэстэнд амийн ёроол сойргосон юм. Одоо бүгдээрээ энэ шинэ гэрээний амралтын өдрийн талаар Еврей 8-р бүлгээс уншиж үзцгээе. Еврей 8-р бүлгийн 7-р ишлэгийг харцгаая. Хэрв тэрхүү анхны гэрээ гэм зэмгүй байсансан бол хоёр дахьыг нь хайх шалтгагүй байх байсан. Анхны гэрээ гэдэг нь хуучин гэрээ. Хоёр дахь нь шинэ гэрээ юм. Анхны гэрээний үед амьтны цусаар дахил өргөж мөргөл сахидаг байсан нь учир дутагдaltaй байсан. Учир нь энэ нь хуулбар сүүдэр байсан учраас бодит дахил хэрэгтэй болсон байна. 8-р ишлэгийг үзье. Учир нь тэр тэднээс гэмзэм болоод харах тун би Израилийн гэр ба Юдагийн гэртээ шинэ гэрээ байгуулах өдрүүд ирж байна гэж эзэн альдаж байна. Энэ нь би тэднийг Египтийн нутгаас дагуулan гарахаар гараас нөхтөлсөн тэр өдөр эцгүүдтэй нь байгуулсан гэрээтэй адилгүй юм. Яагад гэвэл тэд миний гэрээн дотор байгаагүй бөгөөд би тэднийг үл хайхрав гэж эзэн альдаж байна гэсэн. Бурхны гэрээн дотор байгаагүй хүмүүс Бурхны ёроол дотор байж чадахгүй. Миний гэрээн дотор байгаагүй бөгөөд би тэднийг үл хайхрав гэж альдсан байна. 10-р ишлэл. Эзэн ийн альдаж байна. Учир нь тэр өдрүүдийн дараа Израилийн гэртээ байгуулах миний гэрээ энэ юм. Би өөрийн хуйлуудыг тэдний ухаан санаанд оруулж гисэн. Мөн би тэдний зүрхэнд бичнэ. Ингэх аваас би тэдний бурхан болж тэд миний юу болно гэсэн бэ? Ард түмэн болно гэж Библи ингэж ухааруулж байна. Өөрөөр хэлбэл шинэ гэрээний үнэн дотор байгаа хүмүүс л Бурхны үнэн ард түмэн бөгөөд тэд л Бурхныг дуудах хэрэгтэй хүмүүс гэдгийг Библи бидэнд мэдүүлж өгч байна. Өнөөдөр энэ сахиж байгаа энэ шинэ гэрээний амралтын өдрийг Есүс ч сахиж, шавнарт сахиж байсан. Тийм тасалж үл болох амралтын өдөр байтал харин бидний дайсан диавол Библиэд зөвгөнсөн ёсоор өөр сайн мэдээ болох хуурамч сайн мэдээг ертөнцийн бүх хүмүүст дэлгэрүүлж эхэлсэн. Гэр бүлүүдээ бид Бурханд итгэж байгаа болохоос өөр ямар нэг зүйлд итгэж байгаа биш үстэй. Бурхан бям гарагт амралтын өдрийг тогтоож, тэр өдрийг санаж ариунаар сахиараа гэсэн билээ. Библиэд бям гараг гэж тодорхой заасаар байхад ч үүнийг яасан билээ? Бүгдийг нь тэр чигээр нь өөрчилж гисэн. Энэ нь өнөөгийн бодит байдал. Тиймээс одоо хүртэл худал, харанхуй дотор төөрн яваа, хөр хилэлтэй олон сүнснүүд дэлхийн хаа сайгүй байна. Библиэд амралтын өдөр нь бям гараг шүү гэж билээхэн зааж хад байхад харж чадахгүй байгаагийн гол учир шалтгаан нь тэд одоо хүртэл хаана байгаа болохоор тэр үлээ харанхуй дотор байна гэсэн үг. Тас харанхуй газарт харъя гэдч сайн харагдах уу та? Харагдахгүй шүү дээ. Гэрэл ассан үед л харах боломжтой шүү дээ. Тийм болохоор их амийн үннийг гэрлийг гэрэлтүүлж эхэлсэнд хүмүүс харах болж сэрцгээж байна. Зөгнөл ёсоор миний ард түмэн тэндээс хурдан гараарэ гэд тэдэн тандан Бурхан хашгирч байгаа биш үү? Цааш нь Үлс 16-гийн 13. Амралтын өдөр бид хотын дама хаалганы гаднах гол руу очив. Тэнд залбирлын газар байгаа болов уу гэж бид бодсон юм. Тэгээд тэнд сууцгааж сугалсан эмэгтэйчүүдтэй ярилцав. Туатер хотоос ирсэн Нийл ягаан өнгийн бүс даав худалдаалдаг. Бурхан бүргэж Луудия гэж нэгэн эмэгтэй тэднийг сонсож байлаа.
Паулийн ярьж байгаа зүйлсийг анхааруулахын тулд эзэн тэр эмэгтэй зүрхийг нээжээ. Амралтын өдөр мөргөл сахихын төлөө залбирлын газар хайж явах зураа Луудиягш нэгэн эмэгтэйтэй таарч түүнд үннийг тунхаглаж байна. Тэгтэл тэрээр үннийг тэр даруй ухаарч гэрийнхнийхээ хамт баптизм өгтөж байгаа дүр зургийг бид Үйлс 16 дугаар бүлэгт гардаг эч нарын үйлс дотроос олж харж олно. 17 дугаар бүлгийн 2 дугаар эшлэл рүү очие. Паул өөрийнхөө заншлаар тэдэн рүү очиж 3 амралтын өдөр тэдэнд судраа сухалв гэж айлдсан. Паулч бас энэ амралтын өдрийг яаж тэмдэглэж байсан байна? Юу ч болж байсан хамаагүй амралтын өдрийг л заншил болгон чандлан сэхэж байж. Паул өөрийнхөө заншлаар тэдэн рүү очиж 3 амралтын өдөр тэдэнд судраа сухалв. Христ зовж дараа нь өгсдөөс амьлах ёстой байсныг тайлбарлан нотлоод гэж альджээ. Тэгээд Паул миний та нарт яриад байгаа Христ бол Есүс юм хэмээн гэрчилж тэрхүү ивэлтэй сургаалаа 3 амралтын өдөр тасралтгүй альдсан байна. Энэ өдрийг Тэнгэрийн тэнгэр элч нар хүртэл харахыг хүсдэг. Шинэ гэрээний бүх сургаалд тэнгэр элч нарч хүртэл хамгийн ихээр атаархдаг. Амралтын өдрийн энэл үн цэнийг мэддэг бол бид өөр юугаарч солихгүй. Өөр ямар ч юмтай харьцуулшгүй. Тийм ерөөлтэй, эрхэм нандин, ариун амралтын өдөр юм. Үн цэнийг нь мэдрээд үзээрэй. Хэрвээ бид үн цэнийг нь ухаарвал энэ амралтын өдөр хизээч эргэж ирэхгүй, хизээч олдохгүй энэ боломжийг би алдах ёсгүй. Өнөөдөр л барьж явахгүй болохгүй гэж бодцохоо болно. Ийм байдлаар бид мэрэгэн ухаантай хүмүүс юм бол гэр бүлүүдээ сэрэн ухааруулж, хөршүүддээ синхруулж, тэднийг Бурхны ариун амралтын өдөрт оролцуулах юм. Тэнгэрийн тэнгэр элч нар ч атаархах асар их үн цэнтэй өдөр гэдгийг бусдад ойлгуулдаг хүмүүс болох хэрэгтэй. Амралтын өдрийг юугаарч бүсэл. ертөнцийн ямар ч болзоо амлалтаар бүүсэл. Амралтын өдрөөс илүү үн цэнтэй эрдэнэс энэ газарт байхгүй. Сионы хүүхдүүд болсон та бид бүхэн ариун амралтын өдрийг бүрч ариунаар сэхэж, эцэг ихтэй илүү их яруу алдар өргөөд Тэнгэрт улам их өрөөл хураагаасаа гэж хүсэх байна. Үгээр сургаалаа өндөрлөе. Баярлалаа.